Анх 1965 оны 2 дугаар сарын 14-нд шарын голын уурхайг хүлээн авч ил уурхай эх орныхоо хэрэгцээнд нүүрс нийлүүлсэн өдрөөс хойш хагас 100 жилиг ард орхижээ. Уурхай хамт олон 50 жилийнхээ ойн хүрээнд олон бүтээлч ажлыг хийж байгаагийн нэг нь энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн юм а. Анх шарын голын уурхайг байгуулахад тушаал гаргаж байсан зураг уурхайд шинэ техник технологи хүлээн авч байх үеийн дурсамжгээд 50 жилийн түүхийг өгүүлсэн олон сонирхолтой гэрэл зургууд дэлгэгдэжээ. Жил маань тэр чигээр манай 50 жилийн ойн жил гэж бид нар ойлгоод бас 50 жилийнхаа ойтой холбогдуулаад янз янзын арга хэмжээ зохион байгуулж байгаа. Нэг нь бол өнөөдрийн энэ фото зургийн галерей байгаа. Тэгээ энэ галерей маань бол түүхэн 50 жилийн хугацаанд авсан нандин их олон зургнууд одоо тавьсан байгаа. Үзэсгэлэнгийн үеэр шарын голын уурхайн ажилчдын үе үеийн төлөөлөл ирсэн юм а. Тэдний дунд үзэсгэлэнт дэлгэцсэн гэрэл зургуудын түүхийг хөөрнөх нэгэн ч байлаа. Шарын голтой 19 жилийн амьдралаа холбосон Ахмад Урхаанчтай ярилцсан юм. Шарын голын уурхайд би 1967 оноос ажилласан. 67 он сургууль төгсөж ирээд тэр тухайн үеийн аж үйлдвэрийн яамны томилолтоор энд очиж ажилласан. Ингээд нийтдээ 19 жил ажилласан. Сүүлийн үед энэ шарын голын уурхайд олсон нэг шинэ том амжилт бол одоо энэ нүүрсийг баяжуулах техник технологиг бүрэн нэвтрүүлж байгаа. Энэний үр дүнд нүүрсийн чанар маш их сайжирч байгаа. Шарын гол хувьцаат компани 50 жилийнхээ ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ойг угтаж хийсэн томоохон ажлуудын нэг нь жилдээ 600 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ. Тус үйлдвэрийг өнгөрсөн 6 дугаар сард ашиглалтанд оруулсан билээ. За мөн ойг угтаж хөшөө босгох зам сайжруулах, ногоон хүлэмж барих гэсэн олон ажлыг хийсэн байна.